Зохиолч Пүрвийн Алтан туул. Тойрогт мөчлөг 6 дугаар хэсэг. Цуглагмаагийн аршилны хонхорт хэсэг амьдарч амьд хүний эрчмээр хүчээ авсан альбан завсрын ертөнцөөр зорчиж төрлөө олоогүй зовсон сүнснүүдийг олзлон цуглуулсаар тэдэн дундаас зууртад гацсан сарал сүнсийг олж цуглагмаагийн биед наажээ. Уг сүнс нь амьд ахуйдаа хэрүүлж хараалчаараа нутагтаа алдартай нэгэн байсан бөгөөд зарим хөгшөнтэй нэгэн адил газрын судлаар дамжуулан жатах бүлэгдэн нэгэн байж. Насны тоон гүйцээгүй байхад хүнд хийсэн жатханыхаа хариулганд гэмтийн үхлээр насан эцэслэж олонд үлдсэн муу үлийнхээ уршгаар тэнгэрт дэвшиж төрлөө олж чадаагүй зууртад гацсан гаслан сүнс байж. Төрлөө олж чадаагүй сайн муу ямар ч сүнснүүд зууртад гацхдаа ихэд зовж шаналан хүний ертөнцид байхдаа хийж байсан муу үлийнхээ эрчмээр зовлонгоо идлэн шаналдаг аж. Ийм нэгэн зовлон сүнсийг олзолсон хөөхтөлд хөө биед тал толгойд альбан түүнийг сүглагмаагийн биед наасан нь сүглагмааг төрөх үед цусны ихэн үнрээр дамжин явсаар нээгдсэн саваар нь дамжин биед нь орж суурьшжээ. Эмэгтэй хүний биед суурьшиж амьд эрчмээр нь хооллсон зовлон сүнс хүчээ аван бүсгүйн сэтгэлийг хадууруулж өөрөөсөө өөр хэнийг ч хаарлах энэрх сэтгэлгүй хатуу хахир нэгэн болгон хуургаж байлаа. Цуглагмаатай хэрэлдэж муудалдсан хинж ямар нэгэн осол гэмтэлд өртөх, ажил үйлс нь бүтэл гүйтэх, хэн нэгэн хайртай дотны хүнээ гэнэтхэн алдаж хагцал зовлонд учрах зэргээр заавал нэгэн муу зүйлтэй учирдаг нь биед нь суурьшсан хараалч сүнсний хорлол аж. Эцгийн сэтгэлээр хүүгээ зодож эхнэртэйгээ муудалдсан сонирвыг их хүү хоёрын биед суурьшсан тэнэмэл сүнс альбан хоёр хатуу цэрлүүлэхээр шийдцгээжээ. Эзэн болсон эмэгтэйг минь их дугаар замдарч харааж хашгичих. Энэ нөхөр хэн гихжүүлээ? Энэ нэр надад таалагдахгүй байна. Би түүнийг өөрийн биеэр жатгалаж, унсан моринд нь чирүүлж, гарыг нь хугаж, хөлийг нь эргүүлж, хавиргыг нь хадаж, нэг насаар нь тахир дутуу болгож заваа. Үгүй. Би түүнийг өөрийнхөө шийтгэн. Эзэн болсон жаалын өсөглөн биед халдаж, сураар ороолгож, нулимсийг нь үзэж гаслуулсан энэ нэр үхэх гэмтэй. Тэгээд ч энэ нэр удаан амьдавж болохгүй. Энэ нэрийн өгөөлдөг ариун үнэртэнд дотор минь муухарч, хүч минь сар мөгчдөг. Өглөө бүр өргөх сүүн цацалд бие минь угаагдаж, өргсөн сүүний цацал тоолонд зүүгэр хатгах мэт өвддөг. Энэ нэр үгүй болчихвол бид дураараа дургиж, эзэн суусан биесээ өөрсдийн дураар хөдөлгөх босуу. Халаг. Энэ нэр эзэн болсон эмэгтэйг минь гандан хийдэд дагуулan орж ариун үнэртнээр утан намайг сөөрүүлэх шахсан. Ном дутуу ламтангийн ачаар арай ихийн бүрэн бүтэн гар бий. Мэдлэг ном дутуу тэр ламтан даахгүй нохоо булуу хураахын үлгэрээр намайг зайлуулахаар ном уншиж дутуу шаталсан майны үгс амлаж чадалгүй хүчинтэн дарагдав. Хөөхий тэр ламтан дутуу шаталсан үгсийнхээ тоогоор ходоод нь шархалсаар цусаар бөөлжиж үгсэн билээ. Гээд сүнс зэвхий муухагаар хөхрөхөд хөхтөлт альбан хөхтөлөө дүрлзүүлэн миний эзэн биетийг мөн л дагуулan явж намайг мөн цөөдөлхөө шахав. Эрдэм шадал сайтаж өндөр насалж хүчинд оройтсон нэгэнд үг аваачиж тариндуулаад миний хүчийг мохон толгой дээрээс хөлний уланд буулгав. Хөлийн жигчнээс зөөгдөн арай хин тогтож ядахад өвгөний чадал барагдан аврагдав би. Өнөөхөө өвгөний цусан төрлийг хөсрийн гавлаар айлгаж сүнсийг нь төөрүүлэн эрлэгт тушаав би. Энэ нэрийг устгахгүй бол бид хүснээ хийж чадахгүй. Бидний хүч ямагт сар мөгцсаар байх болно. Тал толгойд альбангийн нүдний ухархаанаас хөхтөл сүм үлдсэн хөх бие нь улам харлан сүртэй харагдана. Каш бидний чадлыг барж үйлэнд минь саад учруулагчээр насаараа зовх ялтай. Би түүнийг дахир дутаа болгож заваа. Үгүй. Энэ нэр үхэх ялтай. Би түүнийг өөрийн чадлаар үгүй хийж гацсан сүнсийг нь олзлон доод твд хадах болно. Үхсний биш амьдын ертөнцид тамлсан нь илүү амттай. Үгүй.
амьдын бус үхэхсдийн ертөнцид илүү зовлонтой. Альбин сүнс хоёр хөөрхий Сүнэрвийг яахаа хилэлцэн өөрсдийнхөө шийтгэл оноо булаалтна. Тэр өдөр Сүнэр мотоциклдээ давхиж яваад онхолцсон ч ихэд болгоомжтой зөөлөн явж байсан тул ямарваа нэгэн бэртэнг гэмтэлгүй тархинд жаахан хөдлөөд л үлджээ. Энэ бол эхнэрийг нь бийд суурьшсан жатгч сүнсний хорлол байсан ч Сүнэрвийн сүүн цагаан сэтгэл тусч зайлган зан нь ийхүү аварчээ. Сүнэрвийг санснараа хорлож чадаагүй жатгч сүнс гашуудан гэмшихэд хөхтөлд хөө бийд тал толгой талбан шоолон дэвхцэж байлаа. Гэвч сүүн цагаан сэтгэл байлаач Альбингийн хүчийг давж чадсангүй. Дээрээс нь жатгч сүнсний хорлолоор осолд өртөхдөө эр хүний хэмэр сүлд нь төөрч орхисон Сүнэрв биеийг нь хамгаалах ямар ч хамгаалалтгүй болж орхижээ. Үүгээ сумын төвд хүргэхээр инээмсэглэн гарсан Сүнэрв хөхтөлд хөө бийд тал толгой Альбингийн хорлолоор хадан хавцалд морьтойгоо унаж амиараа тавьчихаагүй ч бие хөдөлгөх тэнхэлгүй тарчлан хэвтэнэ. Хамаг ясан янгин нь дуурах гээд дуун гарсангүй. Дотоод сэтгэлдээ нэлэх хүрээ хайн давчдаж зүрхэн суурхнуу гэлтэй түгтүкхийн хүчтэй лугшина. Толгойгоо хөдөлгөж хүүгээ хаахыг хичээвч дийлсэнгүй. Димийл нүдээ хөдөлгөн нүдний үзүүрт бүрдих бараа бүрийг ширтэнэ. Ам хамраас нь цус садран аманд нь амтагдана. Унахдаа мориндоо дарагдсан бололтой дээрээс нь хүн дөргиж амьсгалахад төвөгтэй хэцүү байна. Гэвч өөрийнхөө өвчнийг тоосонгүй. Гагц хүү минь хаана вэ гэсэн бодлол толгойд нь эргэлдэнэ. Хүү минь, миний хүү гэж хичнээн хашигч авч дуун үл гарна. Хүү минь яасан бол хөөрхий минь нээлэх хамтын шүү дээ. Тэнгэр бурхан минь хүү минь авраач. Тэнгэр хангаа минь яасан айхтар хилэгнэж байна. Нээлэх үрхийг минь авраач дээ. Ядаж ямар олон чонын дуу вэ? Хөөрхий хүүг минь авраач дээ. Уул ус эзэн болсон лус савдаг хайрхнууд минь. Нээлэх үрийг минь авраач. Түүнийг минь эссэн минь дээжтэй нуулзуулаач. Үрийг минь авраач. Сүнэрв дотроо зөвхөн хүүгийнхээ төлөө зовон шаналж Тэнгэр бурхан уул ус лус савдаг өөрийн мэдих бүхий л хүчтэнд зөвхөн хүүгээ даатхан залбирч байна. Айхтар их өвдөлт мэдэрч байсан биеийн хөлнөөс эхлэн мэдээ алдаж маш их даарч байсан биеийн эсэргэр халуун шидэж эхлэв. Хамаг хувцаа тайлж идээд хүйтэн цасан дээр хэвтхий хөсөвч бие хөдөлгөж чадахгүй яалтайлээ. Чихэнд нь салхины эсгэрээ чонын улаан нэг холдож нэг ойртож сонстоно. Аваа ойрын бараа хараад байсан нүдэн бүрэлзэж ам тэсгүй бэрх цанган ойр хавдан цавцаан зарих цаснаас өмхийг хүсвч толгоогоо хөдөлгөж үлж чадна. Хүүгээ амьд үлдэх хэрэгтэй гэх бодлол оюун бодлоос нь огт тасарч өгсөнгүй. Гэнэт нүдэнд нь хүүгийнх нь инхри дулаан царай гэрэлтэн харагдсанаа айжмаар холдож нүд зэвхий хүүтэн саарал хоёр нүд түүнийг өрөм төхмөрч ширдснээ сарнин алга болов. Нүд миний хүүгийн нүд. Сүнэрвийн ухаан сарнин дэмэрч эхлэв. Миний хүүгийн нүд. Үгүй ээ. Биш. Чөтгөрийн нүд. Чоны нүд. Хүүгийн минь нүд. Түүнд ямар нэгэн өвдөлт юуч мэдрэгдэхэ болжээ. Хамаг бие нь халуу шатаж, эрүүн хавшин чижирхийлж, гагцхүү амандаа миний хүү чон миний хүүгийн нүд. Чоны нүд хэмээн дэмэрсээр гэнэтхэн нэг их гэрэл ойх мэт болоод хөөрхий эцэг хорвоогоос халин одов. Сүнэрвийг хадан хязаанаас морьтой нүргэн унагсан Альбин баярлан дэвхцэж зэвхий муухайгаар энийн хөөгчнө. Хүүгийн гарт байх үзээрийн муухай ганлангийн дуунаар цугласан газрын альбад хар сүнснүүд хөөгтөлд
Хөөби тал толгойд албангийн чадлаар газрын судалд дамжин амьд хүний үнэр даган явав. Бүтэн нэг нутаг улсынхан ийнхүү хагцал унаг, үгээр л хоосорл, өвчин зовлонгийн гашуун зовлон давтах үүд нэгтгэн тэрэ. Хальтргаа ихтэй уулын хөлдүү замаар суудлын жижиг тэрэг зугуухан урагшлана. Машины жолоон дээр дорж сууж хажууд нь дарив өвгөн дууга хураан хүрлийн сууна. Арын судал дулмаа хөгшин тасралтгүй майн гөвтнөж эрхээ эргүүлэн залбирна. Хажууд нь суусан сүнжид маа машины цонхоор ийш тийш харан сэрвэлцэнэ. Тэд сүнрийг хайж аваа нь энэ бөгөөд хавиарын айлуудаас ямар нэгэн нааштай сураг сонсоогүй тул ийхүү сумын төв рүү ирж очдог замаар хайн бидэрч аваа нь энэ аж. Үчтэй цасан шуурганаас нуугдаж хаа нэгтээ нөмөрлөн ам гарсан байгаасаа гэх чин хүсэл хэн хэнийхэн толгойд эргэлдэнэ. Хэсэг яваадал зогсож "Сүнэрвэ, сүнэрвэ" хэмээн орилож машины сигнал дуугарган чимээ өгнө. Хэдийгээр сүнэрв энэ нутагт төрж өссөн нутгийнхаа ширхэг чулууг шандахгүй сайн мэдэгч урд өдрийн шуурганаар осолдож морь малаа алдаж явгараад эсвэл хаа нэгтээ хөдөж чадахгүй хулгараа гэмтээч гсэн байгаа ч юм билүү гэж хоорондоо ярилцсан ойр ойрхон чимээ гаргаж явав. Явсаар нарийн жим гаргасан хадан хавцал тулсан тэд машина зогсоогоод дорж хавцлын цаана гарахаар алхав. Морьтой ганц л хүн гарахаар нарийнхан жимээр эгц хадан хавцлын дээгүүр хэсэгхэн яваад өнгөрдөг аж. Харсан хүн сүрдэж аймаар нарийн жим хідээж 200 метр ч хүрэхгүй яваад нөгөө талд гардаг учраас дарвийг энэ нутагт ирж суурьснаас эхлээд өдийг хүртэл наслах хавцалд осолдож эндсэн хүн байхгүй. Түүнээс өмнө ч байгаагүй тул нутгийн иргэд энэ л жимээр үл бэргэн явсаар сурчвэ. Алхсаар замынхаа тал хүртэл явсан дорж эгц хадан хавцлын уруу харан тэгснээ бүр явган сууж элгээрээ хэвтээд ямар нэгийг их л нухацтай харахыг машин дотроос харцуулсан дарив өвгний зүрхээр шархийн хатгуулж ямар нэгэн мууг зөгнөх мэт лүг-лүгхийн зоглов. Тэн хэсэг азанснаа өндөөж боссон доржийг машин өдөө түргэн алхасаар ойртохыг харж суусан дулам сүнжид манар бурхан минь хэмээн зэрэг дуу алдаад сүнжид маа яр машинаас був. Юу алва хөгшөө? Хавцлын тэхий нэг том бараан юм харагдаад байх юм. Хүн гэхнээ амьтан юм шиг. Амьтан гэхнээ хүн юм шиг. Нүдээр хараад ёор учрыг нь олсонгүй. Дуран хаана байгаа лээ хөгшөө? Бурхан минь, арай сүнэр минь биш байгаа та. Харин арайч тийм заяа оргисон юм болоогүй байлгүй дээ. Хөгш нүнийг дуран тавиад үзье. Гэсээр машинаасаа хоёр нүдний дурангаа олж барьсан дорж дахин нарийн жимээр алхахад сүнжид маа даган алхав. Дахиад өнөөх газраа очиж элэгдэн хэвцэн дорж нүдэндээ дурангаа бариад хэсэг харзанснаа бурхан минь гэж уулгадаад болгоомжтой босов. Доржийн хоёр гар салганан царай нь зэвхий дан цонхий цасан харагдана. Нөхрийнхөө байдлаас бүхнийг ойлгосон сүнжид маа мөн үү гэх шиг толгойс ичгээд дорж өмнөөс нь толгой дохиод хан хийтэл санаа алдав. Хоёр хөл нь өөрийн ирэхгүй бохирон суусан сүнжид маа бурхан минь яаж байгаа юм бэ гэд цааш үгэлж чадалгүй хоолойн сааралдан тунгалаг харин нүднээс нь нулимс горхилон урссаар говьлзан босч машин тийш зүгэлэхэд хүүхэн хүргэн хоёрынхоо байдлаас таатай зүйл болоогүйг ойлгосон дарив хөгшин хан хийтэл санаа алдаж дулмаа эмгэн уулгалан бархирав. Доороос нь унаагүйж дайхийн сэвлэгтэй нэлэх балчраас нь хайрлан өсгөж бүхий л амьдралдаа эцэг эхийнхээ өмг түшиг болон мандаж байсан сайхан хүүгээ ийхүү алдчихсандаа эмгэн өвгөн хоёрын хэн хэний дотор харанхуйлан сэтгэл өмөрнө. Дахиад л үрээ алдахын гашуун зовлонтой өдөл насанд авчрах нь тэрэ. Үр хүүхдийнхөө хойно орж өрөө өмлөн сэтгэлээ эмтэлхийн гашууныг хагцал завлан үдсэн хөөрхий хоёр хөгшнөөс өөр хэн илүү мэд их вүлээ дээ. Гэвч хүний горь тэсэн итгэл найдвар эцсээ хүртэл тасардаггүй үлгэрээр сумнаас ирсэн аврах баг хүүг нь хавцлаас гаргах хүртэл
амьд мэнд байгаа бах. Амьд байвал тахир дутуу болсон ч дүүрч, нүдэнд харагдчил байвал үхэн үхтлээ үрээ асарна гэх гордлого хэн хэнийхэн сэтгэлээс тасарсангүй. Аврах багийн хүмүүс ирж хавцалд морьтойгоо унсан Сүнэрвийн хөрч хөсчсөн биеийг гаргаж ирэхэд долмаа хөгшин муужран унаж гэрийнхнээ сандрагав. Өөрхий эд сайхан насан дээрээ эрмэг жавхаагаа гайхуулж авсан хүүн 32хан наснда сүүдэр халж эцэг их гэр бүлдээ нөхөж барамгүй гар зүлтэйгээд оджээ. Хавцлаас унахдаа мориндоо дарагдаж унсан Сүнэрвийн биед бүтэн зүйл бараг л үлдээгүй мэт нүд хальтрам харагдана. Дарив хөгшин дууга хураан хүрлийн бараажээ. Залуу халуун насандаа өрсөн алдахын гашуун зовлон хандлан эдэлсэн өвгөн насны бөксөнд одоо л нэг жарган сууя гэтэл ахиад л хайрын сайхан үрээ эрлэгт тушаахан тэр. Сүнэрвийнхээ хөрч хөшөөд хүний хорвоогоос явчихсан хүүтэн биеийг хадан хавцлаас олсон тэдэнд дахин нэг зовлон тохиосон нь аавтайгаа цуг явсан 6хан настай жаахан хүү харах бараагүй, барих барьцгүй алга болсон явдал байлаа. Сумын засаг дарга өөрийн биеэр эрлийн баг ахлаад хүүг ирэхээр яарвчлан мордов. 50-аад хүнээс бүрдсэн эрлийн баг уул сомнон явцгаана. Дарив өвгний дотор нь халуун шатан бөглөрч нэг сайхан уужирдал эр хар нулимсаа гаргахыг хүсвч уймран шаналж буурал үсээ үгтэн уйлан шаналх хөгшнөө. Хүн л харвал нулимсаа нуулгүй элгээ ихших огтоо хараад өөрийнхөө сэтгэлийг чандлан барьж хүүгийнхээ хойтын буянд шамдан оров. Насны тоон гүйцээгүй маш хүчтэй хар албингийн хорлолд өртөж насан эцэлсэн ч сүнсэн тэнгэртээ дэвшжээ. Талигаачин талаас ара гэртээ ямар нэгэн муу зүйл үгүй хэмээн шинжээнд гарсан өвгөн бодон уймарцсав. Тэртээ олон жилийн өмнө өөрийг нь авч явахад өгсөн альбан одоо хүүг нь авчихлаа гэж үү гэх хар бодол өрц нухлан сэтгэл уймуулна. Ачийг нь зээг нь хайж авсан эрлийн баг хүүг олоод ирсэн нь баг чатууга сэтгэл тайдууруулаач эцэг нь хавцалд унаж үхчгээд байхад юу ч болоогүй аятай уулын бараг оройтон шахуу гараад засаар тоглож суусан гэхийг нь сонсоод сэтгэл нь сэрх хийж гайхшрав. Ажил явдал сайхан болж өндөрлөлөө. Буянтай хүний ажил цаанаасаа л ундраад бүтчихдэг аж. Талигаачаа хөдөөлүүлсний дараа чухам тэр өдөр юу болсон талаар хүүгээс асуухад бид хоёрыг авч байтал цасаар шуурч эхэлсэн. Миний морийг хөдлөөд хавцлаар гарч явтал зөндөө олон чон уйлсан. Миний морийг тавьчихсан. Морь эргээ тавьчихсан гэснээс өөрийг хэлсэнгүй. Тэр айхтар хүйтэн шөнө ийм жаахан хүүхэд осгож хөлдчихлгүй яаж амь гарч бас тэр олон чононд бариулчихаагүй юм болоо гэх гайхшрал хэн хүний толгойд эргэлдэнэ. Хүү хөлдөж осгох нь бид хийхэл хөл гаранж харигдсангүй. Бас тэр их модон дунд айж зинзэрхэлгүй цасаар тоглож суусан гэхээр нэг л ёр бус санагдана. Ямар тач талигаачин 49 хоногийг дуусгаад хүүг дагуулж гандан хийдээр явхаар шийдсэн дарив өвгөн дотроо арай энэ жаахан хүү чинь амилсан альбан биш байгаа да гэх хар бууж байлаа. Эд сайхан унтаж амарч байтал хүүн учиргүй зөрхрөн уйлахыг сонсон цочин сэрсэн Бэхбаатар ганц хүү тулгад нь босоод суужсан амандаа ямар нэгийг гөвтөн дуулаад байна уу да гэмээр аваа гарган найгаж нэг мөртөө зөрхрөн уйлаад байгааг хараад сэрэхээр ухсхийн босов. Хүүгээ хар дарж зүүдлээд байна гэж бодсон тэрээр ажимхаан дөгсөөр хүүгээ сэрэхээр биет нь хүртэл цэлхүйтэн байх тул дахин зочин дав хийв. Хүүгийн биеийн ярьц байдгаараа арзан цэлхүйтэн болсон байлаа. Цөрхрөн уйлаад байгаа хэрнээ амандаа ямар нэгэн эртний дуу аялан найгалзна. Уг дууны үг нь оогт ойлгогдохгүй агаад нэг тийм гэгэлгэн өнгө аястай сонсогдно. Бэхбаатар яхаа мэдхээ болон гайхшаа барж эхнэрээ сэрэхээр ор руугаа дөхөв. Хүүгийн хоолой 6хан настай жаахан хүүгийнх биш харин их өндөр настай өвгөн хүнийх мэт сонсдоно.
Эхнэрээ дуудан сэрээсэн Бэхбаатар хүүгийнхээ зүг заавал нойрноосоо гүйцэд цэрээгүй хулан нүдээ нухлан хэсэг хэвцэснээ юманд хатгуулах мэт огил харайн босч хүүгийнхээ дэргэд яаран очив. Хүүгээ элхэндээ наан тэвэрвэл толгоогоос ижлэн ганхаж суусан хүү ижийгээ ганцхан түлхээд тэнд унагчхав. Ямар гэчин хүч нялх жаахан үрд нь хуралдан шөнийн тэм болсон хойно ийхүү босгочхоод уйлаад дуулаад байгааг Бэхбаатар хулан хоёр ойлгож чадахгүй ч өнөөх бөөгийнхээ сахиус орчхож гисэн бодол хэн хэнийхэн толгойд эргэлдэн яахаа мэдэхгүй сандралцгаав. Заримдаа хүүнд болох гэж байгаа үйл явдал хаа нэгтээ яг болж буй зүйлийг нь дэрэгд нь харах мэт хэлжигдэг байсан ч энэ удаагийнх шиг ийм зүйлтэй тулгарсан нь үгүй лээ. Хүүнд бараг 2 цаг гэртээ ийн суугаад ихэд ядарсан бололтой шууд л савж унаад тэрүүхэндээ хурхин унтаж гарав. Хамаг бие нь усан хулган болтлоо хөлрөн халуун шатсаар унтах аж. Ийм ёр бусын зүйлтэй анхудаа учирсан эцэг их хоёрынх нь нойр хулжин юу болоод өнгөрсөн цаашид яах талаар ярилцаад өглөө болмогц хамгийн түрүүнд аавынд очиж уулзах тэгээд үнэхээр л бөөгийн сахиус онгоц шүтэн гэгч зүйл нь байдгийн бол тэрийг нь авдаг юм уу да. Магадгүй энэ чигээр явсаар хүү минь элээ балай өвчтөө эрүүл мэдэгдэхгүй нэгэн болчихгүй дээ гэж ярилцаад тус тусын бодолд автан хэвтцгээв. Үүр дунгаж гэгэрэн өглөөний зурус цагаан гэгээ орох үеэс хүү сэрчгсэн аав ээжигээ дуудан сэрээж байв. Урьдчиланы явдлаас болж хэсэг нойр цайрсан эцэг их нь нойрондоо их л харам сэрэх янзгүйд яасан ихээ нойртой махан замбаанууд бай та нар аль босцоо аль хэдэнэ луун цаг эхэлчгээд байхад нойрондоо дээлдэн унтаад байх юм босцоо хэмээн настай өвгөн хүний их дуугаар зандран сэрээчгэв. Амин ганц хүүд нь чухам юу гэж шүглжгээд байгааг үл ойлгох эцэг их нь сүнсээ зайлтал айцгааж байлаа. Хүүгийн сэргэлэн харнууд цэгийн төдийч харгүй цагаанаар эргэлдэн харахаас нүд халдрам аймар харагдахад Бэхбаатарыг ямар зөн хөдөлсөн бүү мэд бушуухан босоод хизээ яах гэж жавсан бүү мэд гэрт нь хадгалагдсаар ирсэн цэнхэр хадгийг авч нүдийг даран бов. Эцэг их хоёроо сэрээсний дараа хүү эгээл хөгшин хүмүд завлан суугаад нүрээ алгаараа даран тонгоож хэсэг сууснаа. Нэгэн нутгийн зан олонд их га тохив халаг хов хайлбангийн гүйдэл газар дамжингүйж их зовлонгийн үүд өнгөрсөн шүн нээгдэв. Халаг олон түмэн зовж удмын минь үр нулимсэн живхэн. Халаг хой би та нарт эс хэллүү тамхта үрийг бэлдэг гэж оройдчээ олон түмэн хэсэг зовхон газрын альбад хүч авч гай барцад айсв гэж хэсэг халаглан шогширсноо гэнэтхэн хүүгийнхэн цангилсан дуугарч аваа миний нэт өвдөөд байна аймар жанх боочгсон байх юм гэд нүднийхээ болтыг тайлахаар оролдоход айсандаа Бэхбаатар хулан хоёр таг хөшчгөөд хөдөлж чадсангүй. Нэг бол 6 настай анхрий бяцхан хүн болоод үгүй бол хөгшин настай өвгөн болж эцэг эхийнхээ зүсийг цайтал айлгах үгээ ямар нэгэн далдын үл ойлгох зүйлтэй холбоотой байгааг л тэр хоёр ухамсарлаж суулаа. Чухам юу болоод юу болох гээд яагаад байгааг ойлгох ухааны цар одоохондоо тэр хоёрт үлдсэнгүй. Тэр жилийн хавар их хатуу эхэллээ. Нэг гол усны айлуудад ээлж дараалан хагцал завлан нүрлэж хайртай дотны нэгнээ уй гунгаар дүүрэн хөдөөлүүлж иглэв. Нэг айлд нь хагцал нүрлээд хэдхэн хоноход дараагийн айл хэн нэгнээ хөдөөлүүлдэг болов. Ээлж дараалсан их уу гуниг дөнгөж дуустал хэн нэг нь гэмтэх элдэв дуу чимээ шөнөөрийн цагаар сонсдох өвгөд хөгшөд эсвэл жаахан сул дорой нэгэнд нь элдэв зүйл харагдаж айлгах хичээх орой 50 хотолсон мал нь шүн дунд ямар нэгэн зүйлээс үргэж хуйлран нохот хуцах зарим нэгэн айлын гэрээг тойрон ямар нэгэн зүйл яваад байгаа мэт чимээ гарах зэргээр нэг гол даган амьдардаг нутгийн иргэд
Ихэд зүдэргээтэй байх тул хаврын урд дөнгөж орон цасан дороос анхны яргуу цувхагаад ирмэгц ийш тийшээ нүүдэлсээр нэгэн цагт төлийн дуу цангинаж хүүхэд нэлхсэн жаргалтай инээд цангинан амьдрал буцалж асан шин тижээлтэй сайхан нутаг хоосрон үлдэв. Гагцхүү тэр нутагт ганцайл үлдсэн нь мөнөөхөн талигч Сүнрүх буюу одоогийн Сүглэг Мадьях. Талигачаасаа хойш ганц хүүгээ сургуульд явуулаагүй Сүглэг Мад хөгшин эцэг эх нь хань бараа болохоор хаврын урд дөнгөж оронгууд сумын төвөөс нүүж ирж ханьсан буужээ. Иргэд олон нь дайжаад нүүчихсэн дэлгэр сайхан нутагта хоёрхан гэрээр айлсан буусан хоёр гэрт хоёр хөгшин нэг хүүхэд нэг хүүхэн л амьдрах аж. Юмл бол аашилж загнах охиныхоо ширүүн дөрвөн айланд тааруулан амьдрах гэж хоёр хөгшин хэрэн дээл завна. Зээх үгээ дагуулад лам хараар явъя гэсэн аавыгаа тас загнан болиулсан Сүглэг Маа өдрөөс өдөрт ааш аль нь мууц саарл. Хажуугаар нь давхиад өнгөрсөн эрийг гэртээ орсонгүй гэд араас нь хар ус цацаж мөнөөхөр нь хэд хоногийн дараа мориндоо чөрөгдөж хоёр хөлөө хугасан тухай сонссон даруйгаан сэтгэлд өчнөө зовлон хурна. Хүүн хээр гадуур тэнэж тэр шүн орой болсон хойно ээлдэв дуу аваа гарган амтан хүмүүсийг айлгаж ичээсээр ирдгийг мэдсэн өвгөн эхэндээ хүүд ганц хоёр хатуу үг хэлдэг байсан ч сүүлдээ Сүглэг Магийн ааш авраас айгаад дуугархаач болжээ. Буцаад нүгэд явчихмаар санагдавч бууд дайдын нутагт алгын чинээ нялх хүүтэйгээ хар нутаг сахид суугаа ганц охиноо хаяад явчих сэтгэл үл төвдөнө. Хүүхний хүүтэй нь хүн хартай газар нүүлгээд аваачий гэвч нутгийн зонд зовлон тархаа сайн газрын мухарт хоёрхан гэрээр шигцээр. Гэтэл бас нэгэн хүндхэн асуудал хоёр хөгшин санааг зовоож сэтгэлийг нь өмөлөх болов. Шөнө хагаслан давхиж ирсэн морин төвөргөөний чимээнээр тэр дээдэргүй нойр мотой болсон хоёр хөгшин хоёул сэрчхэв. Хар шөнөөр хэн ингэтлээ давхиж явдаг үлээ дээ хөө. Гээд ярьж дуусаагүй байтал шөнийн гичин юу юугүй давхиж ирээд Сүглэг Магийн гэрийн цаана морио тушиж аргамж бололтой хэсэг болсноо охиных нь гэрт яваад орчих шиг болоход хоёр хөгшин биесээ гайхан харцгаав. Өвгүй саний юм да хөгшин. Яалтчгүй морьтой хүн давхиж ирээд охиных руу орчих шиг болох юм. Харин тийм явуулын хүн юм байх та. Манай нутгийнхан бэднээс цэрвээд айл гэж тоож орох нь бүхэл хажуугаар өнгөрөхөөс ч цэрвдэг болсон байна лээ. Үгүй өвгөн минь чи нэг орн байгаа. Нялх хүүхдтэй хүүхнийг ээлэг барих амтанд яваа юм билүү? Гэсээр эмгэнээ өглөхөд тэр дээдэргүй гарахаар гутлаа өглөж суусан өвгөн дээлээ хөдрөөд гарав. Охиныхоо гэрийн гадаа иртэл охин нь ихэд баясгалантай тас хөхөрч хэн нэгнийг ирэхийг хүлээж байсан аятай гэрээс нь сайхан хоолны үнэр ханх хийж байлаа. 6 дугаар хэсэг төгсөв.